энэ нэмээ надад гэрээ танилцуулаад байна. Цааны мөдөд авч явж байна. Филиппиний нийслэл Манила хот нь 1571 онд Испаний эзэнт гүрний ахмад Мигель Лопес де Легаспи тус хотыг шинэ Испаний нийслэл хэмээн томхорлосноос эхэлдэг. За Филиппин улс нь бол 16 дугаар зууны үеэс эхлээд 19 дугаар зуун бүтэн 300 жил Испани улсын колоничд байсан улс. За тэгээд Испани колоничд байж байгаа дараа нь Испани улс нь Америкчуудад 20 сая доллараар зарсан байгаа. За тэгээд ингээд зарсны дараагаар Америкчуудтай бас 1905 он хүртэл нэлээд бодож иж нэг арай гэж буцааж авсан гэж ярьдаг боловч үүний хэрэг дээр 1946 онд зөвхөн эрхчлөөг олж авсан юм байна. За ингээд тэр хооронд бас Япончуудад эзлэгдээд маш их бөмбөгч бараг газрын өрснөөс ачсан юм байна. За тийм учраас одоо эртний тэр 300-аад жилийн үеийн Испани колоничд, Америкийн колончлын үеийн одоо архитектур барилга байгууламж нь бүр мөс устж алга болсон юм байна. За Манилагийн Ирзал гэдэг үндэсний паркн дээрээс та бүхэнтэйгээ мэдчилж байна. За Испани колоничлол 300-ыг дамжин. За энэ хугацаанд нутгийн ард түмний хил болон соёл томоохон өөрчлөлт орсон. За хотын анхны их сургууль 1590 онд баригдсан. 1878 онд цэвэр усны системтэй болсон. За анхны жашдууд 1889 онд баригдаж байсан. За 1869 онд Суэцийн суваг ашиглалтанд орж Зөв Өмнөд Азийн орнуудын Испани болон бусад Европын орнуудтай хийх худалдаа хөгжиж, ингэснээр Манила хот бол улам хөгжиж байсан юм байна. За Испани колоничлалын дараа Америкийн колоничлалын үед улсын дэд бүтц хотчлолт нь орчин үеийн загвараар хөгжиж, за өнөөдрийн Манилагийн өнгө төрх бий болсон гэж үздэг. За энд Испанчууд бол одоо олон тооны бэхлэлтүүдийг барьж ирсэн. За түүний дотор бол Сантьяго бэхлэлт орно. Өөрсдийн соёлоо хамгаалахын тулд за түүнээс гадна хятадууд болон Малагийн мусульман шашнаас хамгаалахын тулд жижигхэн хотыг бий болгож, за түүндээ бол өөрийнхөө соёлыг хөгжүүлэн, за түүнээс гадна олон тооны Аз хүмүүс за энд бол ирж амьдарч Испани соёлоор хүмүүжиж байсан юм байна тухайн үедээ. За Манила хотын Сантьяго гэдэг бомб одоо тэр үеийн бомб дотоос үлдсэн энэ газар ирчээд байж байна. За энд болохоор Япончууд за энэ Манила хотыг бөмбөгдсөн газар байна. За дэлхийн 2 дугаар дайны үед Германчууд Варшав хотыг бараг газрын өрснөөс арчилсан түүхтэй. Манила хотыг бол Япончууд бас одоо дээр үеийн 300 жилийн түүхтэй дээр үеийн архитектурууд бүгд алга болсон. Тухай би түрүүнд дурдсан. За энэ байшин дээр бол Сантьяго порт гэдэг газар бид нар ирэхэд энд бол тэр үеийн бөмбөгдөлтийн уул мөр болсон байшингуудыг бидэнд харуулж байна. 1941 оны 12 дугаар сард Америкчууд хотыг орхисон гэж үздэг. За 1942 оны 1-р сараас эхлээд Японы айрамд эзлэгдээд 45 онд Аз намхан далайн дайн эхэлж Америк болон Филиппиний цэргүүд Японы эсрэг дайнд хамтран оролцож за тус хотыг 1945 оны 3-р сарын 3-нд чөлөөлсөн түүхтэй юм аа. За энэ дайнд хот бүхэлдээ сүйдсэн. За ойролцоогоор 100 гаруй мянган оршин суугчид амь өргөдсөн юм байна.
За энэ бэхэлд бол 3 км урт, 13 м өргөн, за дээшээ 6 м өндөртэй баригдаж ирсэн юм байна. За тупигаар барьсан. За олон тооны бөмбөгдөл болон одоо газар хөдлөлийн уршгаар эвдэрсэн. За Сантьяго бэхэлт нь Манилагийн хувьд бол түүхийн болон барилга архитектурын хувьд бол олон тооны хүмүүс ирж үздэг газрын нэг яхахгүй юм уу. За энд бол хэдэн мянган хүн амь өрөвдөж ирсэн юм байна. За түүний дотор Филиппиний үндэсний баатар Хосе Рицал гэдэг хүн энэ цааслахаас өмнө таригдж ирсэн. За энэ бол 1593 онд баригдсан бэхэлт. За 1733 онд засвар хийж ирсэн байна тухайн үедээ. За дэлхийн 2 дугаар дайны үед бол энэ бэхэлтийг Япончууд бэхэлт одоо шорон болгож ашиглаж ирсэн. За түүнээс гадна Манилагийн хядлага гэдэг эх орны 2 дугаар дайны үед төгсгөл дээр олон тооны хүнийг цаазалсан. Түүхэнд нэртэй хядлага болсон юм байна. За Манила хот нь улсын худалдаа, банк, санхүү, аялал жуулчлал, даатгалын гэх мэт бүх эдийн засгийн гол секторуудын төв болдог. За Манила бомб нь дэлхийн хамгийн завгүй бомбуудын нэг юм аа. За мөн Манила хотод жилд дунджаар 1 сая гаруй жуулчин хүлээж авдаг юм байна. За яагаад гэвэл энэ Филиппин улсын одоо түүхийн холбогдолтой газруудын ихэнх нь энэ Манила хоттой байдаг юм байна. За түүнээс гадна Манила хот нь Филиппин улсын соёл урлагийн төв хот. За хотын барилга байгууламж нь олон жилийн түүхтэй барууны болон зүүнний соёлын онцлогуудыг агуулсан. За колоничлын үеийн ихэнх барилгууд нь Испани загвараар баригдсан байдаг бол 20 дугаар зууны эхэнд Америкийн эзэрхийллийн үед бол хотын олон тооны орчин үеийн Америк загварын барилгууд хамрагт болсон юм байна. За түүнээс гадна хятад болон малай гаралтай барилга байгууламжууд ч их байдаг. За бид Филиппиний нийслэл Манила хотын Интерморос гэдэг орчин үеийн одоо жуулчдын ганц очдог хот дотор хот буюу 967 км²-т 5000 гаруй хүнтэй Филиппиний олон арлуудын Лусон гэдэг арал дээр байрладаг. За Испани түүх соёлыг агуулсан за газраар явсан. За энэ бол одоо Филиппин улсын нэлийн одоо хөгжсөн олон тооны хүмүүс мэддэг газрын нэг. За Интерморос гэдэг энэ хотын түүхэн хэсэгт бол 15 сүм, за 6 хийд, их сургууль, за түүнээс гадна эмнэлэг, олон тооны офисууд, за тэр үеийн одоо хэвлэлийн үйлдвэрүүд зэрэг хуучны байшингууд байдаг юм байна. За бид энэ Интерморос дотор байрлах Гига Ангустины сүмийг үзсэн. За Гига Ангустины сүм 1975 онд улсын үндэсний түүхийн хувьд нь бүртгэгдсэн юм байна. 1991 онд ЮНЕСКОгийн дэлхийн хувьд тус бүртгэгдсэн байна. За колоничлын үед баригдсан анхны барилгуудын нэг. За 1571 онд хус модоор барьж 2 удаа гал давтсны улмаас 1586 онд чулуугаар дахин барих ажлыг эхлүүлсэн юм байна. За энэ газар бол 16-аас 18 дугаар зууны үед амьдарч байсан Испани колоничлолтой холбоотой олон тооны барилга байгууламжийг үзэж болно. За хоолны соёлын хувьд бол хурш орнуудаас ялгаатай нь Филиппинчууд бол халуун ногоон бараг хэрэгэлдэггүй юм байна. За хоолоо савхаар иддэг. Европ хэв маягтай галтгооны хэрэгэлдэг. Филиппинчуудын хоолны гол зүйл нь цагаан будаа. Бид 1571 оноос одоо Испанчууд Филиппинд ирсний уул мөр болсон.
Энэ Испанчуудын тэр үеийн барилга архитектурын нэгэн хэсэг болсон газар ирсэн байж байна. За бид нар сая тэнд хоолны газар орж хоолыг нэдлээ. За тэнд Филиппинчууд Испани хувцастайгаа яг тэр үеийн одоо үүсгэгч нар нь хүртэл Испани хувцас өмссөн үүсгийг хийд юм байна. За Филиппинчууд англиараа үнэн гоё дуулж байна. За гарч ирээд бид нар энэ хавийн газруудыг сонирхоод явж байна.
За бид Лусан арлын Тагатай гэдэг газар очсон. За энэ Тагатай гэдэг газар бол Филиппинд ирсэн жуулчдын ирдэг газруудын нэг. За энэ юугаар алдартай гэхээр одоо болтол асч байдаг Тайл гэдэг галтуул энд байдаг. За дэлхийд хамгийн жижигхэн галтуул гэдэг нэртэй. За Филиппин улс нь 7100 гаруй арлаас бүрддэг. За Манила хот нь болохоор Лусан гэдэг хамгийн том арал дээр нь байд юм байна. Нийслэл нь. За нийслэлээс 60 км-ийн зайд орших Тагатай гэдэг газар бид нар сая хоолсон. За одоо тэр Тагатайгийн Sky гэдэг далайн түвшнээс дэш 800 м-ийн өндөрт байдаг энэ өндөр дээр гарч ирээд доошоо харахад бол энэ хавийн арал далаа энэ тэрийг одоо жуулчид ирж үздэг их үзэсгэлэнтэй газар байна. За энэ Тагатай гэдэг газар бол нэг их олон үз харах юм байхгүй ч гэсэн олон тооны сүвнэр, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, олон жимс ногоо зарж байгаа одоо халуун орны зөгийн балыг бол бас эндээс авч болох юм байна. Тэгээ түүнээс гадна энэ Тагатайд бол хүмүүс маш халуунаас зүхтаж ирдэг юм байна. За энд их сэрүүн уур амьсгалтай энэ дээрээ одоо өндөр уулан дээр засвал бол сайхан сайр салхилаад их хайтайхан байсан. Тагатай ирж явах замдаа бид нэр 200 гаруй жилийн түүхтэй эртний сүмд орсон. За энэ сүм бол юугаар алдартай гэхээр одоо бамбук гэдэг халуун орны модоор одоо тэн дотор байгаа хуур, за тэр дотор бүх юмыг хийснээр маш их алдартай юм байна.
Энэ нөгөө нэг Манила хотод анх буунгууд нүдэн туссан энэ нөгөө Москваны даат шиг одоо эдний нөгөө нийтийн тээвэр асар их том үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо манайхаар бол микро гэсэн. За мэдээж энэ одон сая хүн амтай хотод таранбай байхгүй тэгээд автобус энэ хоёр л одоо бүх чиглэлд явд юм байна. За энэ Манила хотод болохоор хотын завхуудаараа маш олон хүн амьдардаг. Орон сууцнд дэр бага хүн амьдардаг. Тийм болохоор энэ бол масар их том үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тэгээ буудлын руугаа энэ ойрхон газар явъя гэсэн чинь хотын захаар маршруттай болохоор байхгүй юм байна л да. Тийшээ явна, ийшээ явна гэдэг шиг орилоо зогсгоож идэм юм. Тэгээд бид нөгөө үйлдвэр дээр нь энэ их сонирхолтой санагдаад энэ хаана үйлдвэрсэн ямар машин юм бол гэдэг үйлдвэр дээр нь очиж үзсэн. Филиппинчуудын ундаг энэ машиныг бол Америкчууд дэлхийн 2 дугаар дайны дараагаар Willys-ийн үйлдвэрийн цэргийн чиглэлээр унжсэн машинууд юм байна. За энэ машиныг бол олон тооны машиныг үлдээгээд явсан. За түүний Филиппинчууд ашиглаад за одоогийн энэ машиныг бий болгосон. Зорчиг тээвэрт бол асар том үүргийг гүйцэтгэдэг. За бид ингээд 1953 онд бий болсон Sara Motors гэдэг үйлдвэрээр орсон. За энэ үйлдвэрт бол энэ Филиппинчуудын ундаг Jeepney гэдэг нэртэй машиныг бол жил бүр 40 ширхэг шинээр үйлдвэрлэдэг юм байна. Бүгдийг гар аргаар хийдэг. За 1970-аас 80 онд бол 200 гаруй машин үйлдвэрлэсэн юм байна. За үнийн сонирхож үзэхэд бол 37 сая төгрөгийн эхэлдэг юм байна. За нэг машиныг бол 60-аас 90 хоногийн турш үйлдвэрлэдэг. За түүний дараа бол одоо энэ машиныг бодлож авсан хүн нь одоо өөрийнхөө янз янзын зургуудаа зурж за өөрийнхөө бусдаас ялгарх онцлогоо тавьдаг юм байна. Y que me dejes o te dejé, eso ya no me da miedo. Había sido, sin dudarlo, la más bella de entre todas las estrellas que yo vi en el firmamento. Балцааны юм шиг аа. Яг гэвэл нөгөө нэг зардал байхгүй нөгөө air condition энд бол байхгүй мөлий. Зүгээр бүх цонхнууд нь онгорхоо тэгээд хүн сууж явахад нэг халууцахгүй. За тэгээд энэ машинууд амар гангална. Одоо ингээ янз янзын зураг мураг дээрээс нь одоо нэг энэ дээр нь одоо энэ уртаа талын нөгөө манайхаар бол Cooper гэж ярьдаг лөө. Энэ нь болохоор арай нэг хатуу төмөртэй байгаа. Бус нь болохоор яг энэ Москваны лаад шиг юм аа. Янз янзаар будцсан. Янз янзын ингээ зураг мураг тавьчихсан. Их сонирхолтой. Тэгээ өнгөнгийн тод шар хөх одоо энэ хэл хөх өнгөтэй баг.
Энэ ингээд цагаан дээр янз янз юм бичсэн. Энэ хилүүдтэй өнгөө их гангийн тий. За Манила хотод яг жуулчд бол ерөөсөө баг таарлцсангүй. Нэг хэдэн хаттууд солонгосуудтай таарсан. Ер нь бол жуулчд өдөд юм байд юм уу эсвэл ер нь ирдгүй юм шиг. За энэ зорчиг тээвэр дотор 20 хүртэл хүн сууж явж болно. За маш хямдхан. За манайхаар бол хаашаач явсан 400 төгрөгийн үнэтэй. За явж ястаа гинт зогсоод хүний аваад буулгаад одоо ямар ч тийм зогсоолгүйгээр явдаг нь бас их гайхалтай санагдаж байлаа. За энэ машин бол хоорондоо ижилхэн машин баг байхгүй гэж хэлж болно. За бүгд өөр өөр ингэсэн онцлогтой зургаар зурагдсан байдаг. Mercedes-Benz-ийн логог тавьсан байгаа нь энэ бол худлаа гэж хэлээ. За би асуусан. За энэ бол зүгээр л өөртөө тэгээд Mercedes-Benz-ийн логог тавьсан байсан. За улс төрчдийн энэ машиныг өөрчлөх гэж ерөөсөө боддгоо гинэ. За яагаад гэвэл энэ бол Филиппинчуудын соёлын нэг хэсэг яхахгүй болсон. Тэр байтугай Филиппинчуудыг одоо энэ машиныг бол олон тооны сувенирны дэлгүүрүүд дээр хүртэл янз янзаар хийгээд зардаг юм бэ. 我的情不移，我的爱不变，月亮代表我的心，轻轻的一个吻，已经打动我的心，深深的一段情。叫我思念到如今，你问我爱你有多深，我爱你有几分？你去想一想，你去看一看，月亮代表我。 За энэ нэг хоёр давхар юм. За түрүүнийхээс бол арай хэмжээнд том нэг байшин байна. Нэг танаа гэрийг үзий сонирхъя. Жуулчин гэсэн чи ор гэдэг чинь. Тэгээд ороод энэ айл руу орж сонирхъя. Аа. Хөрхэн байсан шүү дээ. Hello. Hello. Tourist time. Mongolia. No. You want to visit? How are you? I'm okay. Nice to meet you. Тэгээд зүгээр л юм хөрхэн. Gabi, niligpit mo yung ano. How long have you been here? Huh? How long have you been here in the Philippines? No, 3 days. 3 days. Today I'm come home. Third child is living in Germany, and the second child Uh-huh. is the other one, the father of this. Ah. This is my grandchild. Uh-huh. He's living with us. Филиппин. Yes. Энэ хөөрхөн штэ. За энэ имээ надад гэрээ танилцуулаад тэгээд 3 охинтой гинэ. Нэг охин Великобритани одоо Английн хүнтэй суугаад Англи явцсан. Нэг охин Германд амьдарч байгаа гинэ. За нэг охин болохоор энд байдаг. Энэ ач зээ хүн. Тэгээд Филиппинд амьдардаг. Гэхдээ хотын гадна амьдардаг юм байна. Тэгээд өөртөө одоо ингээд зээ хүүтэйгээ цуг амьдарч байгаа юм байна. Тэгээ орж ирэнгүүт тайлбарж өгөөд би 3 хүүхэдтэй тийм амьдардаг гэд айгу хөөрхөн ааштай. Миний имээ урд нь хотын захиргаанд ажиллаж байсан юм байна насаараа. Тэгээд одоо тэтгэвртэй гарцсан юм байна. Айгу гой цэвэрхэн амьдард юм бэ. Тэгээд хөөрхөн ааштай ингээд амар цэвэрхэн. Тэгээд ингээд жоохон нарийнхан газархан нарийнхан юм байна. Гэхдээ яах вэ те. Ингээ хоёр давхрын доороо зочны өрөөтэй дээр унтлахны өрөөтэй юм бэ. Зээ хүүтэйгээ амьдард юм бэ. Тэгээд амьдралаа бид нар танилцуулаад тэгээд энд ирээд удаж гэнэ хизээ явах уу гэдэг сайхан замтай болсон байна. За thank you very much. Bye bye. Nice meeting you. Nice What's to your meet you. name? Ayuna From where are you? from Mongolia. Oh, okay. Okay. Thank you very much. meeting you. Bye bye. Okay. Сая айл гаднаас нэг юм байшин. Одоо
манайхны нэг амьдрдаг байшингууд шиг л байна шүү дээ ерөнхийдөө бол. Тэгээ хөөрхөн ааштай хөгшин хүмүүс хүн орж ирэхээр хамаг юмаа тайлбарлаад яриад хамаг амьдралаа хэлж өгөөл баг хүн орж ирж байхдаа баярлж ах шиг байна. Nobu Hotel. Байсэрүүх. Энэ бас хараад байдаг шүү. Нэр хаягтай. Нараа 2-3 хүн ажилтдаг юм шүү. За өнөөдөр Филиппин улсад их аялалдаа дуусгаж байна. За энд 3 хоолоо мэдээж эрэг газар нутгийн хувьд 299,754 км квадрат 7100 гаруй арлуудаас бүрдсэн болохоор үзэж харах юм нэлээ ихтэй. За би бодод энэ олон арлуудаас энэ Тагате гэдэг арал дээр очлоо. Тэгээд Интрамурус гэдэг хотын төв гудамж одоо энэ 300 жилийн төвхтэй гудамжинд очиж түүхийнхэн дурсгалтай газруудыг та бүхэн тэгээ үзэж сонирхлоо. За одоо энэ дотор эндээс ингээ харахад энэ нөгөө тур агентлагийн хүмүүст одоо энэ хотын төв гудамж учраас өгж байгаа мэдээллүүд байгаа мэн. За энэ дээр зоопаркнаас эхлүүлээд олон арлуудаар явж янз янзын юмнууд сонирхож болох юм байна. За Филиппиний Манила хотод ирээд төрсөн сэтгэлгээвэл Манила хот нь 12 сая гаруй хүнтэй. За дээрэс нь метро байхгүй байна. За хотын төгжрөө бол маш их. Ер нь бол нөгөө эх орны дайны үед их сүйдсэн хот гэдгээрэж тэр юм уу. Ер нь гой одоо зүүн өмнөд Азийн бусад орнуудыг бодвол тийм нүд булаасан сайхан барилга архитектурууд ер нь байдгүй юм байна. За тэгээд хүмүүс нь яг хуу аялал жуулчлагч нартай бол гайгүй их айтайхан ханддаг юм байна. За өнөөдөр бид нар одоо буцаж байгаа. Өнөөдөр нөгөө аэропортон дээр хүмүүс нь ажил хайсан гэж сонсогдож байна. Одоо буцдаг л байгаа да. Ер нь бол жоохон хүн ам ихтэй хүмүүсийн амьдрал жоохон ядуу тиймэрхүү сэтгэл төрлөө. За мэдээж хэрэг энэ тэнд явж байхад 12 сая хүн амтай хот гэхээр зэрэг одоо хүн амын бөөгнөрл ихтэй. За энэ тэнд гуйлга гуйсан хүмүүсийг харагдаж байна. Амьдралын түвшин ер нь нэлээд доогуур юм шиг байна. Аялын туурд хамрагдаад явахгүй бол ерөнхийдөө жоохон хар тамхи татдаг хүмүүс ихтэй. Тэгээд тэр талаасаа ч юм уу ер нь жоохон аюултай юм шиг байна лээ. Тэгээд дэлгүр хоршоо одоо ингээд үзүр үйлчлэгээ одоо бүх газар жоштууд руу ороход хүртэл ингээд буута цагдаа нар зогссон. Тэгээд энэ болохоор тэр гэмт хэрэг одоо энэ ялангуяа энэ арлуудаар нь явах юм бол энэ хамаагүй ганцаараа явж болохгүй ер нь аюултай гэж энэ буудлын хүмүүс хэлж байна. Тэгээ ерөнхийдөө ер нь тийм байдığım юм шиг байна. За Филиппин улсад
бол 11-ээс 4 сар хүртэл хуурай улирал байдаг. За 6 сараас 10 сар хүртэл бол борооны улирал. За энэ үед бол орон сууц жаштуудлын 30-50% хүртэл хямдардаг. За гэвч 6-аас 10 сард бол явхад жоохон аюултай. Яагаад гэвэл тайфун гэдэг далайн салхи болдог. За дээрэс нь асар хэмжээний үер болд юм байна. Тийм учраас ер нь бол 11-ээс 4 сарын хооронд явуул их зүгээр сан юм байна шүү хүмүүсээ. Манай зангийн nis сонгосны гадаа олон улсын nis сонгосны гадаа ингээд очрол зогсож байна. Ямар үдэ? Ямар ч улсын nis сонгосны гадаа шууд хаалган дээр ингээд очрлоод яг үүдэн дээр нөгөө секретийн ажиллаад хамгаалтынхан нөгөө ачаа бараг яг үүдэн дээр шалгаж оруулдаг юм. Ингээд энэ хар халуунд бүгдээрээ очрлоод зогссон одоо хэдэн цаг зогссон бөө. Ингээд Филиппин улсаас өнөөдөр буцаад дараагийн ямар улсад очихыг би одоохондоо хэлж мэдэхгүй байна. За түр баяртай бичтэй. Энэ надад гэрээ танилцуулаад